За Мартин Аймны шиний хоёрны минь төргий. Сайнтай ч одоо шиний хоёр нь болох гээд байгаа юм биш ээ. Хүүе. Нөгөө намайг олон сар жилээр караачлаад идэг, хайртай дуртай гэдэг ахнараа, өвгчүүлээ, бацкануудаа, үйтэнгийн найзуудаа. Яасан бэ? Өстө өчигдөр л одоо шансаа харуулах өдөр чинь байлаа штэ. Юу ч аахгүй. Бэлэг нятуу. Одоо би бодлоо. Энэ намайг крашилдаг одоо ирчүүд одоо дандаа ажил хийхгүй тэгэл ямар ч орлогогүй өдөржингөө уцаа мажаа сууж яддаг хүмүүс байд юм болов гэж нэг бодлоо. Эсвэл бүр үгээгүй нарийнтай хатаж өгсөн ирэм оч харамч усууд байд юм болов гэж бодлоо. За одоо яах вэ тэр бэлэг мэлэг өгөөгүй минь зин түргээгүй одоо цаастай чихэрний хилтерхий ч одоо нааш нь алга дээш нь харуулаагүй хүмүүстэй одоо нэг гомдоод авах юм алгаа. Үнэхээр гомдолт байхгүй өөр юм. Яасан бэ гэсэн чи бүр тэнийг төлөө хүн бас байна. Миний араас одоо 7 сар гарan гүйж байгаа нэг харин байдгийг. Гэхдээ одоо бас гайгүй ч юм болоо бас жоохон нааштай ханди тууштай байгаа юм да нэг уулзаад үзье гэж бодсон чинь өчигдөр зайлбал Мартин Аймны минь төрөгч байна. Гэхдээ бас овоо штэ энэ тийм ээ. Овоо штэ. Тэгээ бүр бэлэг явуулсан чам руу гэж тийч чинь. Гэхдээ овоо штэ гэж бодлоо. Тэсэн чи явуулсан бэлгийг хараа. Балтам доломсор очроо. Би чамд яг усан туртай гэж хэлсэн үнэ. Гэтэ эмэгтэй хүний дуралдаг ус бол нь штэ тий. Dolce Gabbana. Giorgio Armani. Zara. Ахад Zara. Dior. Заанаас Женигээ би Ланвел, Лавин гэдээ бас айгу гоё ус байна. Ер нь би усны цуглуулгатай. Үнэртэй усанд л мэдээж эмэгтэй хүн дуртай байна штэ. Тэгээ би усанд дуртай, ус цуглуулгааг яриад ачин би уух усаа одоо юугээл одоо тийм одоо харамч нарийн одоо уух ус цуглуулаа сууж ийн гэж байхгүй штэ. Үнэртэй ус цуглуулдаг юм аа. Үнэртэй усанд дуртай байхгүй юу да. Төмөс байла түлээ байла гэхэд бас арай юу. За энэ жилийн Мартин Аймнаар ямар ч байсан хоосонгүй нэг пакэж ингээ 10 ширхэг устай. Усан бэлэгтэй дээд. Яах вэ дээд. Ямар ч байсан ус болоод ирээдүйд бол ховордно. Яг бэлэг дэмбэрэлтэй сайхан бэлэг юм даа л гэж бодъё. Гэхдээ л үнэртэй ус зүгээр ус хоёрыг ялгаж чадхааргүй ийм ухаан муутай байж болохгүй.